Ваа. Яа бахна. За бүгдэнд нь өглөөний мэндэ бүгдээрээ сайхан амарч цаасан уу. За та бүгдийнхээ мэдлэгэн дээр жоохон тусал мэдлэг нэмэх зорилгоор энэхүү лайв бичлэгийг хийх гэж байна. За тэгээд та бүгд маань намайг дээгүүрээ нүцгэн байгаа гэдээ гайхаарай. Миний угаасаа байгаа газар өөр аим халуун газар хувцастай суух нь угаасаа юм дуггүй асуудал. Ялангуяа гэртээ битүү орчинд нөө амар хөгжин байдаг. Тэгээд хувцастай суухын тулд заавал эсээ ажиллана. Эсээ ажиллахлаар мөнгө зарлаад нь. За тэр ч яг та бүгд маань ер нь Facebook ингээл ухаж хахад сүүлийн үед тий нэг ийм хиймэл оюун ухаанаар бүтсэн гэж итгэхээргүй тийм бичлэгнүүд гадуур яваад байгааг ер нь бишгүй л харсан баг тий. Тэгээд тэрхүү бичлэгийг болохоор Google Veo 3 гэдэг одоо ийм платформ дээр нэг өсөндөө хийдэг ийм бичлэг байгаа. Тэгээд та бүгдийг бас юуны сонирхож магадгүй гэд тэ. Би нэгэн одоо ийм сургалтын чанартай гэх юм уу, мэдээллийн чанартай гэх юм уу, ийм бичлэгийг хий гэж бодоод ороод ирсэн юм аа. За тэгээд мэдээж хэрэг бол бүртгэл хийлэх ёстой Google-ийн одоо тэр Veo 3-ын сайтн дээр нь. Тэгээ би үүнд зориулаад хоёр аккаунт одоогийн байдлаар бол бэлтгэсэн байна. За тэгээд тэр хоёр аккаунт маань амжилттай бүртгэгдэх нь үгүй юу? Хэдүүлээ бас энэхүү лайв бичлэгэн дээр харъя. За тэгээд хэрвээ амжилттай бүртгэгдэх юм бол ерөнхийдөө 16 сарын турш энэхүү сайтыг бол үн төлбөргүй ашиглах боломж бүрдэнэ. Тэгээд энэ сайт нь болохоор ер нь яагаад ингэж хүн болгон бүртгүүлж чадахгүй юм бэ гэхлээр байгаа зү тэ. Энэ Америкийн нэгдсэн улсад байгаа хүмүүст гэх юм уу тэднэрт зориулсан ийм үйлчилгээ одоогоор байгаад байгаа байхгүй юу? Тэгээ 16 сарын турш үнэгүй гэдэг нь болохоор оюутнуудад зориулсан ийм үйлчилгээ байгаад байна. Тэгээд сарда болохоор нэг 1000 кредит өгж байгаа юм. Тэгээд яг Veo 3 тэр монголоор яриулаад байгаа болохоор 8 секундын бичлэг өдөрт 3-ыг генерейт хийх буюу үүсгэх одоо ийм эрхийг олж байгаа. Тэгээд мэдээж хэрэг та хэд дунд бас тэрийг бас сонирхоод хийж үзье гэсэн хүмүүс байж магадгүй шүү дээ. Гадуур болохоор 4 сарын эрхийн төлөвлөлтөд зарна марна мэднэ гэх нэг тиймэрхүү бас юунууд явж илээ. Тэгээд яг миний хийж байгаа юунууд болохоор би үнгүй азтай гэх юм уу одоо ямар байдлаар хинтээ үнгүй ашиглаад байгаа байхгүй. Тэгээд яг та хэд бас азан шаваагаад гэх юм уу тий үнгүй ашиглах боломж гараад ирэх юм билүү. Тэгээд нэг юм хиймэл оюун ухаанаар бичлэг хийдэг программыг тий үн төлбөргүй ашиглаж ийм боломж гарч ирж магадгүй. За тэгээд 3-4 нэг тийм шатал байгаа. Тэрийг дагаад юу н явчиход бол ямар ч асуудалгүй болох ёстой. За хамгийн сүүлийн шатлал дээр нь бол олон улсын гадаад карт холбох юм шаардлагатай. Тэгээд яг болох нь үгүй. Тэгээд та бас яв янаас. Миний болохоор ингэсэн байхгүй юу? Хоёр аккаунт би зүгээр санаандгүй байдлаар яасан чинь нэг нь болохоор олон улсын карт хүлээж аваад нөгөөх нь болохоор ямар ч олон улсын картгүй шууд гэдэг бүртгэгдсэн амар азтай. Ер нь бол амар ёндолтой. Тэгээд би та бүгдэд яг шат дараалал бүх юмыг нь заах гэж үзье. Тэгээд та хэд матлаар сурах гэж хичээлд мэрэлт гаргаарай. Тэгээд сурч юм бол яг хөгжилтэй бас нэг хиймэл оюун ухааны тодорхой хэмжээр бас нэг үнэгүй ашиглаад явдаг шиг тийм. За юм байна. За тэгээд хэдүүлээ бичлэг руугаа оръё. За би энэ сая нэг Gmail бэлдсэн. Нэгийг ч явах, хоёрыг бэлдсэн тийм. За тэгээд VPN хэрэгтэй. VPN гэдэг нь болохоор өөрийнхөө байршлыг сольдог юм аппликейшн гэх юм уу та тийм байгаа. За тэгээд яг миний одоо энэ лайв дээр зааж байгаа аргачлалыг та нар дагаад ашиглаад яг хийгээрэй заяа. Илүү дутуу юм руу орж болохгүй шүү гэж. За эхний ээлжинд
Chrome extensions гэдэг Google-ээ сайн. За Chrome extensions гэдэг ингээ оронгууд энэ юм хайлтын хэсэгтэй юм юу байна те жоохон хурдан яваад байвал бас та хэд маань дахиад автаад яагаад тааш сайн харагдсангүй нөө. Тэгээ болохгүй бол бичлэгийн маань удаашралтай үзэж байгаа бас давтаад хийчихнэ зээ. За түрүүний миний хэлснээр те Chrome extensions гэдэг ийшээ орно. Хамгийн ихнийх шуурчлаа. Хамгийн ихнийх одоо ингэж харагдана гэсэн үг тийм ээ. Extensions Chrome Web Store. За энэхүү лайвны description хэсэг дээр бас дарааллуудын ерөнхийдөө оруулсан байгаа. Тэгээ тэрийг нь бас та бүгд маань анзаарч хараарай. За хайлтын хэсэг дээр нь болохоор Urban за тэр гараад ирж байна дөө баг. За тэр биччихээ те VPN гэдэг. Urban VPN ийм extension байна. За энэ extension-ыг Chrome дээр суулгав. За ингээд суулгаад энэ болохоор ямарваа нэг бүртгэл шаардахгүй шууд ажиллаж илээ. За энэ Chrome-ийнхаа дээдлийн хэсэг болоо тийм энэ одоо extensions гэдэг юм шиг. Энэ zip pin-ийг нь даалгах юм бол энэ дээр гараад ирнэ энэ дээр. Дайнерын гараад ирнэ гэсэн. За тэнгуүтэ хэдүүлээ location Америкийн нэгдсэн улс болгоно гэсэн үг байхгүй юу? За зөвшөөрөв. За энэ дээр нь автоматар угаасаа Америкийн нэгдсэн улс гэж байна. Окей, би чинь Вьетнамд байна шүү дээ. Тэгээ би ингээд байршлаа нэг гэсэн доо Америкийн нэгдсэн. Ер нь бол амар олон төрлийн VPN-ууд байдаг. Гэхдээ энэ VPN болохоор газтай яг зүгээр ажиллаж илээ. Миний яг өмнө нь зүгээр өөрийнхөө нөгөө нэг хэвийн үйл ажиллагаанд ашигладаг VPN болохоор болохгүй байлаа. А энэ VPN яагаад ч юм болж юм лээ. За окей. Ингээд хэдүүлээ VPN-аас суулгачлаа. VPN ажиллуулсан одоо хэдүүлээ Америкийн нэгдсэн улсад байгаа юм шиг Google-ийн бүртгэл дээр харагдана гэсэн үг. За Google VO Student гэдэг би нэг лайныхаа description хэсэг дээр нь линк үлдээсэн байгаа. Тэрүүн дээр та нар одоо VPN-аас суулгаад VPN ажиллуулсан бол тэр линкийг ашиглаж дараагийн шат руу орно гэсэн үг. За ийм линк байгаа. За та бүгд харж байгаа хэ? Англи хэл дээр бичсэн шүү дээ. Student оюутнууд тийм ээ. Gemini Pro болон бусад одоо зүйлүүдийг үнэгүй ашиглах боломжтой. 2026 он хүртэл гэж байна. За хэрвээ би одоо энийг ингээд бүртгүүлж юм болоо гэсэн тий 2026 оны 6 сарын 30 хүртэл одоо тий идэвхтэй байх боломжтой гэсэн биз дээ. Тэгээ доотлолт нь энэхүү үйлчилгээг авах уу гэж байж байгаа тийм ээ. За окей хэдүүлээ дараад үзье. Тэгээд бидний аз яндорох юм бол одоо бид нэр амжилттай аккаунтаа бүртгүүлнэ. Аз маань яндорхгүй бол тэгээд failed гэдгийг би бас та нарт тайлбарлах гэж үзнэ. За get student software гэж юм тийм ээ. За тэгвэл цааш нь бид дараагийн хуудас руу явуулчлаа. Бараг Азийн яндорч байгаа юм шүү. Тууд аккаунт үүсчихсэн нөгөө миний хэлээдсэн. Үнэгүй нөгөө Азийн яндорч байгаа юм даа. Ой. Товчтара би нөгөө өглөөдэй гэж ханиалгаад идэв. Яагаад ч юм бөөмөд өглөөдөө ингээд сонь ханиалгаад байдаг байхгүй. Айгу хэдүүлээ амар азтай хэлээ заа юу. Хэдүүлээ нөгөө нэг оюутны мэйл зээлийг нь ашиглахгүйгээр шууд ингээд бүртгэл үүсчихлээ шүү дээ. За жаараа дахиад дараагийн аккаунтн дээр болох нь үгүй би үзээдгээ заа юу. Дараагийн аккаунтн дээр. За дахиад Urban VPN тийм ээ. Urban VPN. За шууд Google-с ингээд хайж. За тэнгуүтээ энэ Chrome Web Store гэдэг рүү ороод энэ тийм ээ. За энэ яаж чад Вьетнам хэл дээр гараад байна одоо тавтай юм шиг. За extension-аас суулгач тийм үү. Амар яндаатай байна. Дөнгөж сая бол амар яндаатай л. Ховрын карт март нэхэд станараа. Карт март нэхэд амар ядаргаатай байдаг. Тэгсэн сая амар азтай зүгээр үнэгүй шууд. Америкийн нэгдсэн улсаас холбогдож байна мэдээлэл авъя баярлалаа. Юуны талаар мэдээлэл авах юм бол энэ зурагтай холбоотой талаар мэдээлэл юм болов уу тэрээс. За хэдүүлээ дахиад шинэ Gmail дээрслээ. За би над руу Америкийн нэгдсэн улсаас хүн сэтгэл бичээд байдаг. Би болохоор Америкт байгаа юм шиг харагдах гэж VPN суулгаад байдаг. Гөөмөө аялаа таарчтай.
За, VPN амжилттай суулгацсан тийм үү? За, дахиад нөгөө нэг линкээр буцаад орно тийм ээ. Нөгөө нэг та хэдэд болон тайлбарлыг гэсэн зааврын маань ерөөсө харагдуулахгүй шууд дараагийнх руу шилжиж явчихдаг шүү дээ. За, энэ дээр одоо монголоор гарч иж байна тийм ээ. Их сургуулийн оюутнууд үнгүй 15 сарын турш үйлчилгээг авна гэсэн байгаа. 15 сарын турш. За, оюутны хөдөлгөөг баталгаажуулах. За, окей. Ашгүй болчлоо. Мэйл хаяг түрүүний эхнийх дээр болохоор мэйл хаяг нэхээгүй шууд ингээд надад нөгөө премиум үйлчилгээ өгсөн тийм. Одоо энэ дээр болохоор мэйл хаяг нэгж штэ. Энэ болохоор оюутны мэйл хаяг нэгж байгаа байхгүй юу? За тэнгууд оюутны мэйл хаягийг нь бас би үүсгэх лайф хакинг зааж өгч шүү заяа. Лайф хак. За Google-ээс хайна. Google-ээс ингэж хайна манайхаа. Би description хэсэг дээр бас оюутны мэйл гэдэг 3 дахь хэсэг дээр заасан байгаа заяа. Нүүл сто мэйл гэдэг ийм сайт байгаа заяа. Хамгийн ихний одоо ингээд хайлтан дээр гарч ирж байгаа. За энэ дээр ийм цонх гарч ирнэ. За энэ дээр зүгээр ямар ч хамаагүй нэр өччихэн заяа. Монголч гэдэг юм уу? Монгол 2025 жил. За ингэ өччих. За тэгээ энэ доотлол дээр нь болохоор ийм домен сонгоч нь nusto.edu.pl гэдэг. Окей. За тэгээ энэ нэг ногоон одоо сум гэж хэлэх юм уу юу гэх юм одоо энийг дарнаа. За манайхан бусад хүмүүс ч гэсэн мэдээд авах, бусад хүмүүс ч гэсэн сураад авах гэж бодож энэ хүү лайвыг шеэр хийгээрэй, найзуудаа меншн хийгээрэй. Тийм бол оюухан сонирхдаг найзуудаа меншн хийгээрэй. Бас тэ бүгдээрээ бас тодорхой хэмжээгээр бас энэ олдож байгаа боломжийг нь үнгүй ашиглаад авал энэ боломжоо бас тэ гоё юу гэмээр юм дэ одоо тэгээд тэгээ энэ дээр бас суралцаад ингээд анхныхаа хиймэл оюухан дээр юм хийх одоо тэр туршлага мэдлэгийг одоо ингээд олоод авч байгаа. За ингээд түрүүний миний энэ үүсгэсэн мэйл байгаа зү тэ Монгол 2025@nusto.edu.pl гэдэг тэ энийгээ би энэ дээр нь копи дээр нь дараад тэ буулаад авчиж байгаа. Тэгээ энэ дээр би копи пастыг өсөндөө хийж чинь гэсэн үг байхгүй юу? За тэгээ баталгаажуулах. За тэнгууд баталгаажуулалтын код над руу ирэх ёстой. За одоо энэ refresh гэдэг товчлуур дээр дарахлаар тий хэсэг хугацааны дотор нөгөө мэйл хаяг руу маань баталгаажуулалтын код ирнэ. За баталгаажуулалтын код ороод ирлээ. Та бүгд харж байгаа тийм ээ. Баталгаажуулалтын код ороод ирсэн. За окей би баталгаажуулалтын кодыг хийлээ. Илгээх. За окей. Та Google AI Pro-гийн оюутны хөнгөлөлт авах хэрэгтэй байна гэдэг ингээд баталгаажиж штэ тий. За окей үргэлжлүүлэх. За туршилтын хугацааг эхлүүлэх гинэ. За картын мэдээлэл хий гэх нь үү яг нөө. За нөгөө нэг ёндоогоо үзье гэдгсэн шүү дээ. Ёо. За энэ дээр одоо ингээд картын мэдээлэлтэй хийнэ үү гэж байгаа. За картын мэдээлэлтэй болохоор карт нэмэх гэдэг энэ зөвхөн энэ карт нэмэх гэдэг нь за стоочтой би өглөөдөө ингээд ханиалгаад идэх байхгүй юу соно. Яагаад гэдэг юм аа мөн. Тэ өдөр гэхлээр арай гайвуулчтэй. Миний би бас энэ чинь бас нэг өөр гадаад бичлэгнээс энэ чинь олж үзсэн байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр бас болохоор тэгсэн байхгүй. PayPal, Cash App дээр зарцуулах код мод эдгээр үсээ ямар ч нөлөөлөл байхгүй. Та зөвхөн карт нэмэх гэдгээр нь орж ижил энийг ашиглах боломжтой гэдэг. Тэгээд та нар сая энэ бичлэгийг үзсэн бол миний Аз Яндогоод эхний аккаунтн дээр бол би зүгээр үнгүй шууд бүртгүүлсэн тийм үү. А энэ дээр болохоор карт нэмэх гэж штэ. За түр арилгач. За туршилтын хугацааг эхлүүлэх гэдэг. Окей, туршилтын хугацааг эхлүүлэх гэдэг тийм. За тэнгууд энэ дээр саяны цонхч гарч ирнэ. Өмнө нь бас нэг аккаунтн дээр би амар газтай туршилтын хугацааг эхлүүлэх гэсэн шууд эхлээл явцсан. За карт нэмэх гэдэг. Харин хэдүүлээ. За энэ дээр надад нэг бэлдсэн бас карт байгаа. Энд ч бас юу юм бэ лээ. Яг бүх карт март бол ингээд шууд бас заримдаа болон заримдаа болохгүй гэж янз одоо American Express нүцээ. Тэгвэл яг юм Америкээс үзэж байгаа юм маань тий. За хэдүүлээ харъя. Энэ сая дарсан ч ерөөс болохгүй гэдэг юм. VPN маань хаяад бас жоохон гацнаа. Америкт байгаа юм бол. За окей, карт нэмэхэд одоо орчлоо. За окей, би энэ хуудсыг хойшоо нуулаа. Тэгээ картны мэдээлэл би оруулаад байна, окей. Картны мэдээлэл оруулаад байна. За та хэд манд
төвчээртэй үзэж байгаарай. Тэгэнгүүтээ одоо хэдүүлээ бичлэгний төгсгөл дээр нагац тэ хэдүүлээ бичлэг үүсгэж үзэн заяа. Бичлэг үүсгэж байна. Та хэд санаагаа нэг хэлээд тэгээрэй. 8 угаасаа 8 секундын бичлэг үүсдэг баггүй юу? Тэгээ өдөртөө 3 удаа өнгөө 8 секундын бичлэгээ үүсгэж болно гэсэн үг баггүй юу? Тэгэхээр яг ямар шүү төрлийн хөгжилтэй бичлэг хийгүүл зүгээр вэ гэдэг та хэд бас санаагаа үлдээгээрэй. За үзье энэ картны мэдээлэл хийж үзье. Аз нь шовоох юм бол ямар ч асуудалгүй шууд үүснэ. Азгүй байх юм бол тэгээд зөвлөв шүү дээ тийм ээ. Гэтэ би сая азтай л шүү дээ. Сая лайв хийж байхдаа би шууд өнгөө нэг про аккаунт үүсгэсэн шүү. За окей. Картны мэдээлэл дээр чинь нагаацтай та нарт нөгөө нэг юу хэрэг болно? Zip код гэдэг штэ. Zip код гэдэг штэ. Тэр хэрэг болно манайхаа. Zip кодыг болохоор ингэ шүү заяа. Zip кодыг Google-ээс US Zip гэдэг хайчин тийм үү. Тэгээд энэ ийм сайт гарч ирнэ. United States Zip Codes гэх. За энэ рүү дарангууд байгаадтай. Одоо нөгөө төрөний нөгөө картны мэдээлэл хийх байгаа шүү дээ. Тэн дээр чинь ингээд нөгөө Zip кодоо оруулах гэдэг юм мэдээлэл гэдэг байхгүй. Энэ сайт руу оронгод одоо энэ хамгийн ихний харагдаж штэ энэ 67 570 эднэр гэдэг. Энийг хийхэд л хангалттай юусан. Америкийн нэгдсэн улсын тийм. Америкийн нэгдсэн улсын нэг Zip кодыг хийнэ гэсэн үг байна. За би одоо нөгөө картны мэдээлэл оруулсан байгаа учраас та нарт ерөнхийдөө зургийг нь бол харуулж чадахгүй. Гэхдээ ерөнхийдөө Zip код гэдэг хэсэг байгаа. Тэр Zip код гэдэг хэсэг дээр нэг ёсондоо энэ тоонуудаас нэгийг сонгоод хийчнэ л гэсэн үг байна. За окей. Save card. За мэдээж зэрэг одоо ингээ карт мартай холбоод 1 жилийн дараа газтай энэхүү картаас салгах ажил гарна шүү дээ тийм. Гэхдээ сарын төлбөр нь $60 орчим $20 юм байна тийм. За save card гэд дарж үзлээ. Болох нь уу? Үзье. Харъя хэдүүл. Болоод би амжилттай болчлаа гэж хэлнэ. За алдаа заачлаа. Хайр юм алдаа заачлаа. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ та яндорох юм бол амжилттай болно. Гэхдээ тэр түрүүний нөгөө Америкаас үзэж байгаа хүн бол ямар ч асуудалгүй байх болов. Өөрийнхөө яг үнцэн аккаунтаар ингэ явах бол мань хэд чиг одоо нөгөө нэг VPN-аас хийж мэгээд ингэ солиор сууж байгаа юм шиг жоохон хэцүү хүн л тий. За дахиад нэг өөр карт хийж үзээ. Би энэ нэг бодолтой хөгжлийн банкны нөгөө MasterCard гэдэг нэг байдаг шүү дээ. Тэрийг үүсгэж байгаа байхгүй. Тэнгүүдээ тэрнгээрээ эхний нэг аккаунт маань болохоор ерөнхийдөө болсон юм. Эхний аккаунт маань болсон байхгүй. Энийг үзье. Тэгээ та хэд хэдэн Gmail аккаунт байх юм бол байгаадтай. Төрөний миний юугаар эхний шатлал дээр юу яахыг үгүйсвчтэй мэт дээ. Эхний шатлал дээр нь та нар зөвхөн өнгөө аккаунт үүсгэн байхыг үгүйсвчтэй. За тэнгуүдээ хэдүүлээ бичлэг хийнэ заяа. Гоё бичлэг хийж үзнэ. Тэгээ би та нарт ерөнхийдөө доторх юмнуудыг нь тайлбарлаж байгаа. Доторх юмнууд нь юу вэ? Яа гэв бэ? Тиймээс та энэ лайвтайгаа байж байгаарэ. За дахиад алдаа заачлаа. Sorry guys. За энэ карт холбох шатлал дээр бол ингээд алдаа заачлаа. Харамсалтай байна. За нөгөө нэг азны гэх юм уу те үүссэн аккаунт хэдүүлээ харъя. За энэ дээр та хэд маа сэтгэл бичээрэй заяа. Сэтгэл бичээр бис бас сэтгэлдээ чинь харж байгаа шүү. За энэ болохоор ингээд үүссэн аккаунт маань тийм ээ. Яндоотой хамгийн ихний одоо зүгээр ямар ч карт март холбохгүйгээр шууд ингээд та бүгд харж байгаа юм доотлолт нь те VO3 fast preview bring ideas to life 8 секундын бичлэгийг те дуутай ингээд та өөрөө ингээд төсөөллөө бичээд энэ промпто оруулаарай гэдэг цогц. За бас энэ ч бас нэг ийм юм байгаа. Би та нарт нэг үзүүлэх хий. VO3 гэ тааштай. VO3 гэ тааштай. Тэгвэл энэ хамгийн ихнийх байна уу? Дараагийн линк байна уу? Энд чинь бас зөвхөн өдөрт 3 хүн юу яахгүй манайхаа. Энд чинь айгуу гоё.
За яагаад гоё гэдэг юм бэ та харуулъя, тайлбарлах гэж хичээе. Гол нь та хэд маань анхааралтай үзээрэй. Ойлгохгүй юм байвал бас сэтгэлчээрэй. За энэ flow гэдэг агааз try in flow гэдэг. Энэ flow дээр болохоор ийм юм байгаа. Энэ view 3 байгаа, view 2 байгаа. Үнгүй ашиглах боломжтой. Тэгээ view 3 нь болохоор газтай жоохон кредит гэж яддаг шүү дээ. Coin гэх юм уу, одоо яг кредит гэх юм уу, яг юу гэж энийг тайлбарлах юм байгаа. Энэ оюутнуудад байгаа ч тийм сард 1000 кредит ашиглах хэрэг өгдөг байхгүй юу? Сард 1000. Одоо нэг сар нь дуусчихгод дараагийн сар нь дахиад нөгөөх нь renew хийгдээд 1000 болно гэсэн. Тэр нэг басна 15 сарын турш та нар энийг ингээд ашиглаж болно гэсэн үг байхгүй юу? За энэ дээр юу гэж байна? Flow activity юу. За окей. Тэ. Сайгнус Google. Үнгүй өгсөн байгаа шүү дээ. Одоо үнгүй өгсөн байгаагаар явчих гэж найдаа. За энэ дээр нь та нар харж байгаа те Pro гэсэн байгааз. Дээдлийн баруун дээдлийн болон дээр Pro гэсэн байгааз миний аккаунтыг. За тэгээ аккаунтн дээр дарахлаар 1000 кредит гэсэн байгааз 1000 кредит. Тэгээ энэ ойлгомжтой баг тийм ээ. Үзэж гин үү манайхаа сонирхолтой байна уу? Сонирхолтой байна уу? Бичээрэй. За ингээд нэг басандаа хоёр төрлийн бичлэг үүсгэх юм байгаа байхгүй юу? Gemini гэдэг нэг байна. Flow гэдэг байна. За энэ дээр ийм байгаа юм. Gemini дээр болохоор монголоор юм ярьдаг бичлэг үүсгэж болж байгаа байхгүй юу? Gemini дээр нь болохоор монголоор юм ярьдаг бичлэг үүсгэж болж байгаа. Flow дээр болохоор зөвхөн англиар юм ярьдаг бичлэг үүсгэж болж байгаа байхгүй юу? Тэгээ энэ Flow дотор болохоор хоёр янз байгаа байхгүй юу? За frames to video энэ болохоор зургийг хөдөлгөөнд оруулах. За энэ нь болохоор текстийг видео болгох тий. За энэ фреймийг бас би та нарт нэг хийж үзүүлдэг юм уу? Би өчигдөр үүсгэсэн нэг зураг байгаа юм да. Та бүгд хамгийн сүүлд рилсэнд орсон юу харсан тий. Таочтараа sorry. Жон ханиалгаад байна. Таачаа миний зураг мород үсгэж авах тийм. Дараа юу яа. За миний ярьж байгаа ойлгомжтой байна уу? Ойлгохгүй бол тайлбарлуулж болно шүү. Зүгээр сэтгэлдээ ч. За text to video гэдэг. За энэ дээр нь болохоор ингээд энэ settings хэсэг рүү орох юм бол энэ дээр нэг бичлэг хийх юм уу, хоёрыг үүсгэх юм уу гэдэг энэ байгаа. Тэгэхээр нэг бичлэг үүсгэхийн тулд 10 кредит төлнө. View 2-оор. За би дахиад тайлбарлая. View 2 дуу байхгүй зөвхөн бичлэг л юм. Дуу байхгүй зөвхөн бичлэг л юм. View 3 болохоор дуутай хийн. Гэхдээ 20 кредит. За бүр high quality тийм үү? View 3 нь болохоор 100 кредит заяа манайхаа. 100 кредит. Энэ кредитүүдийн маш сайн анхааралтай гараа. Нэг ясандаа төрөний 1000 кредитийг View 2-оор бол одоо би бараг 100 гаруй бичлэг хийнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. View 3-аар нь болохоор 50 гаруй бичлэг байна уу? 50 гаруй бичлэг хийнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За окей. Энэ дээр болохоор text to video гэж болохоор текстийн өгүүлбэрээр видео хэлбэрт оруулах юм ээ. За дахиад тайлбарлая. Flow дээр англи хэл дээр бичлэг үүсгэх байгаа. Зөвхөн Gemini дээр нь англи хэл дээр бичлэг үүсэж байгаа шүү. Окей. Тайлбарлах гэж маш их хичээж шүү би та бүгд. За хэдүүлээ одоо тэгвэл юун дээр энэ монголоор ярьдаг дээр нагацтай бичлэг үүсгэж үзье. Бичлэг үүсгэж үзье. Монголоор ярьдаг дээр. За надаас ChatGPT-ийн Pro гэх нь байдаг. Plus Pro биш шүү Plus. За энэ дээр хэдүүлээ монголоор би ер нь бол ихэвчлэн байгаа зү англи хэл дээр шууд prompt бичиж явдаг. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ зориулж бол би монгол хэл дээр prompt бичиж үзье. Тэгээд тэр маань ажиллах юм уу би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ юу гэж үзье тийм ээ. За View 3-д зориулсан текстнээс видео prompt бичээд өгнө үү. За санаагаа хэлээрэй манайхаа. За сцен тий одоо энэ чинь сцен байна. Ямар дүрүүд байхын тэгээ юуны талаар ярих хэвтэй. Тэгээ юу хийх хэвтэй гэдэг ийм хтай
юу хийх ёстой шүү дээ, тийм. Prompt хийх ёстой шүү дээ. За ингээ. 2 настай хөөрхөн Монгол хүү бүр харахлаар л игдүүртэй тийм үү? Тийм хүүхэд хөдөө маш олон хургануудын дунд сууж байна. Тэгээд өөрийгөө би бол жинхэнэ хүүхэд биш, харин Рио 3 дээр үтсэн дээр буюу тийм л оюун ухаан дээр үтсэн хүүхэд дээ гэж хэлнэ. Чимээгүй. Монгол хэлээр. За энэ дээр prompt маань одоо тий ChatGPT-гээс асууж штэ. ChatGPT-гээс хүсэлт тавьж штэ тий. Vio 3-д зориулсан текстнес видео руу тий prompt бичээд өгнө. 2 настай хөөрхөн Монгол хүү бүр харахаар л хэгдүүтэй тийм хүүхэд хөдөө маш олон хургануудын дунд сууж байгаа байдлаар тий дүрслэлтэйгээр. Тэгээд өөрийгөө за энэ дээр алдаатай бичиж болно заяа манайхаа. ChatGPT өөрөө шууд засаад явчихдаг байхгүй энийга. Өөрийгөө би бол жинхэнэ хүүхэд биш, харин Vio 3 дээр буюу хиймэл оюун ухаанаар тий ухаанаар бүтсэн хүүхэд гэж хэлнэ. Монгол хэлээр. За ай болохоор арын фонын ай Монгол борин хуураар игшиглэх тий намуухан ай байх ёстой. За ингээд бичингүүд ChatGPT надад prompt бичиж өгөн тийм ээ. Vio 3 зориулсан таны хүсэлтийн дагуу гээд за ийм байна. За ингээд англи хэл дээр шууд бичиж өгч штэ. Ийм prompt байна гэж. За окей, энийг нь хуулж аваад саяных руугаа ороод энэ дээр паст хийгээд тий. За наваа нүцгэн байгаа битгий гахаараа би халуун оронд амьдарч байгаа хүн тогныхоо мөнгийг хэмнээд эсийг асаахгүй ингээд та бүгдтэйгээ чэйж нүцгэн лайв хийж байна. За үүсгэх. За ингээ алдаа зааж магадгүй заяа манайхаа алдаа зааж магадгүй. Тэнгүүд нагаадтай зүгээр л энэ description хэсэг дээр нь алдаа заачлаа гэдээ ороод ирнэ шүү дээ. Тэгвэл би одоо хиймэл оюун ухаан руугаа заяа. Би чамайг хийж чадна гэж итгэж байна. Чи өөрөө засаад наадхаа одоо ажилтдаг болгоцгоо гэдэг ч юм уу тиймэрхүү утгатай юм биччих заяа. Тэнгүүд хиймэл оюун ухаан чинь найранд орох юм бол хийгээд өгөн заяа. Найранд орохгүй бол хийж өгөхгүй л гэсэн. За ерөнхийдөө бол баг бичлэг үүсчих шиг боллоо. За би та бүгдийн нүдэн дээр байгаа зү те шинэ аккаунт үүсгээд тэр үүсгэсэн аккаунтн дээр үнгүй Vio 3 дээр суурилсан хиймэл оюун ухаан дээр бүтсэн ийм бичлэг хийж үзүүлж байна. Тэгээд таалагдсан бол лайк, шеэр, сэтгэл бичээрэй. Угаасаа цаанаасаа те Google-с 10 хэдэн сар биднэрт үнгүй ашиглах ийм жижигхэн одоо цонхыг гэх юм уу, алдааг гэх юм уу би болгосон те энэ алдааг нь бас бүгд мэдээд авчих юм бол те 10 хэдэн сар жигсэн бас та хэд маань энийг ашиглаад те бас доторхын ухаад ингээд байх боломж бүр тийм болов уу? За гадуур болохоор ингээд төлбөртэй зарна марна инээ дээрээ да гэсэн асуудал юмнууд бол явж ийн лээ. Тэгээ бас хүмүүсүүд бас залхин мэглээд юм дээр төвчгүй дээ ийм над чиг одоо тийм ийм үнгүй ашигладаг юмыг бас та нарт ингээд үнтэй заах чадсан юм мэдгүй шүү дээ тийм. За ямар бичлэг үүссэн байна? За ийм бичлэг үүссэн байна манайхаа. Ийм бичлэг үүссэн. Саний хэдүүлэг юм промптоор. За юм ярих юм болов гол нь. За юутэйс нэг ийм бичлэг үүссэн байна. Тийм л оюухан утсан ийм бичлэг үүссэн. Дэлгэцэн дээр харагдаж байгаа гэж найдаж. Дэлгэцэн дээр харагдаж байгаа гэж найдаж байна. За энийг мэдээж ингээд татаад авчиж болно. Тэ? За ингээд татаад авчлаа. Гэтэ гол нь юм дуугүй юм шиг баг юм аа. Юмсан. За зарим тохиолдолд нэг иймэрхүү юм байна. Зарим тохиолдолд. Гэтэ ерөнхийдөө бол боломжийн магад. За одоо дахиад нэг prompt үүсгэж хэлээ. Дахиад нэг prompt үүсгэчих. Одоо нөгөө flow дээр нь байгаа зү. Flow дээр нь дахиад нэг prompt үүсгэчих. За.
Лов дээр нь болохоор хэдүүлээ юу гэх вэ гэхээр Улаанбаатар хотын удмаар Улаанбаатар хотын гудмаар машины зам дээр Land Cruiser маркийн машин за түүнийг нэг залуу жолоодож байна. Тэр залуу хурдан Монгол морь унсан хүүхэдтэй уралдаж байгаа дүр зураг. За тэгээд тэд хоорондоо нэлээд ширүүн өрсөлдөж байгаа байдал байх ёстой. Жохон камерын хөдөлгөөн жохон акшн кино төрлийн байдлаар солигдох ёстой. Морьтой хөрүүлж байгаа харагддаг. За, ийм промпт заяа. Боевик кино шиг зүгээр промпт гэсэн ч тийм. За, ингэнгүүтээ хэдүүлээ энийг хуулж авангуудаа заяа. Энэ промптоо хуулж авангуудаа flower үсгээ хэдүүлээ. Flower ийшээ. За, flower-ийн VO3-аар тийм ээ. За, ингээд. Flower-ийн VO3. Окей. За, хоёр бичлэг шууд үсгээ заяа. Өнөөдөр лайв үзэж байгаа хүмүүстэй зориулаад кредитээ жоох өгнө. За, энэ талдаа болохоор дахиад бичлэг үсгээ. Дахиад яг энэ үгтийг. Энэ ч тэгээ 2 настай хүүхэд гэж хэлэлцүүл. Тэгээ нэлээд том хүүхэд харагдаж байна. За, энийг болохоор ингээд дахиад ингээд зэрэг ингээд үсгэжтэй. За, одоо энэ дээр хэдүүлээ ямар бичлэг үүсгэх нь хэдүүлээ харъя. Тэгээ би мэдээж яг энийг пэйж руугаа оруулна. За, та хэд болохоор байгаа зүгээр найз нөхөд юу гэдэг хүүхдүүд энэ бичлэгийг шеэр хийгээд үзүүлээрэй. Тэгээд тэд нар чинь энэ бичлэгийг дааж үзэж байгаа нэг ёсондоо ийм аккаунттай болчихно гэсэн. Үнэгүй ийм аккаунттай. Тэгээд 15 сарын туршныг өсөд ашиглаж болно гэсэн үг байхгүй энэ аккаунт чинь. Тэгээ олон ах トゥ хамаатан садна энэ дээр нэрийнхаа Gmail-үүдийг цуглуулж энэ аккаунт үүсгэж. Тэгэл тэд нар чинь одоо сурч юм бол одоо тэгэл Facebook-ээр дүүрэн баахан ийм бичлэгнүүд тарж эхэлдэг тийм. Хөвчлөлтөө бичлэг. За ийм байна. За хэдүүлээ үр дүнгийн харчаа тэгээд энэ лайв байна гэсэн бол дуусах тийм. Ерөнхийдөө одоо ойлгомжтой би тайлбарлаж өгсөн байх гэж бодож байна. Ойлгомжтой байдлаар зааж өгсөн байх гэж бодож байна. Найдаж байна. Тийм. Ийм бичлэг ингээд энэгүй лайв бол ингээд хадгалагдана. Тэгээд эхнээс нь ингээд үзчих юм бол таа. Ерөнхийдөө юуны татаад бичлэг явж байгааг бол ойлгох зөвхөн болно. За уралдаж ин да. Манай Land Cruiser-тай нөхдөд. За 50% хэдүүлээ. Эхнээс нь За энэ бичлэг үүссэн шүү дээ. Тийм л оюухан дээр суурилсан. За дараагийн бичлэгийг үзээд үү. Энэ юу хүүхэд гарч ирээд байна. За ерөнхийдөө ганцтай одоо ингэдэг байхгүй юу? Ийм бичлэгнүүдийг амар олныг үүсгэнгүүтээ яг хамгийн одоо болж байгаа боломжийн одоо кадрууд буюу сценууд байгаа шүү дээ тий. Тэднийг шууд кадлж аваад видео эдитинг програм дээр ингээд эвлүүлээд нийлүүлээд хойно нь одоо нэгдсэн аймаа юу гэдгийг тэрийг нь ингээл нэг клип шиг юм уу нэг кино шиг юм болчихлоо байхгүй. Окей. За энэ дээр
яг яриад байгаа юм уу, ярих байгаа юм уу сайн мэдэхгүй байна. Дахиад нэг бургатай үгэд үүстэй тий. За юм байна. За анхаарал тавьж үзсэн та бүгдэд нь баярлалаа. Тэгээд миний өнөөдөр хийсэн сургалтын маркийн бичлэг тий. Та нар таалагдсан бол бүгдээрээ лайк, шеэр, сэтгэл бас бичээрэй. Манайх яг одоохондоо бол хиймэл оюухан дээр суурилсан бол сургалт бол явуулахгүй байгаа. Гэхдээ маш олон төрлийн хиймэл оюухан дээр суурилсан үйлчилгээнүүд байгааг бол та бүгд мань мэдж байгаа тий. Хуучин зураг сэргээх, өнгөтэй болгох. За хуучин одоо тусдаа байгаа зургнуудыг нийлүүлж гэр бүлийн зураг бүтээх. За хиймэл оюуханы дүрийг ашиглаж одоо реклам хийлгэх, тий, текст уншуулах, мэдчилгээ дэвшүүлэх, төрсөн өдрийн мэдчилгээ, баяр наадмын мэдчилгээ. За бүр өчигдөр байгаа зү нэг буйны ажлын одоо намтар уншдаг бичлэг гэдэг чинь тийм бичлэг хүртэл ингээд хийсэн. Ингээ маш олон хиймэл оюухан дээр юу их боломжтой тэрийг бид нэр одоо ингээд мэдээжийн төлбөртэйгээр бол ингээд хийдэг байгаа. За тэгээд та бүгд маань энэхүү сургалтын чанартай лайв бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Бид мэдээж хэрэг одоо тийм хиймэл оюухантай хөл нийлүүлэн алхахгүй бол тийм цаг үеэсээ юм хоцрох магадaltaй. Тэгээд мэдээж хэрэг одоо Америкийн нэгдсэн улсын Gemini VO3 гэдэг үйлчилгээг үн төлбөргүй авах боломжтой байгааг та бүгд маань ингээ харж байгаа. Тэгээд олон хүн ашиглаж авах юм ба олон хүн энийг сурах юм бол бас хэрэг болов уу гэж бодоод энэ бичлэг хийсэн юм аа. За тэгээд ганц үсэх юм байна. Лайк, шеэр, өөр хүсэх зүйл алгаа. За анхаарал тавьж үзсэн та бүгдэд нь баярлалаа. Дараа уулзлаа. Goodbye guys.